За Тэйсүн. Эр зөргийн снайкууд дугаар нэг орж ноён хятад улс нэ. Бичлэгийг хийх гэж байгаадаа жоох итгэл муутай юм заяа. Яагаад вэ гэх юм бол ёо та нар угаасаа яг миний хийх гэж байгаа юм харах юм бол угаасаа хүүрээ чи юу хийх гээд байгаа юм бэ л гэж бодно цаа угаасаа. За тэгэхээр ямар ч хэсэ энэ удаагийн бичлэг маань болохоор амттангийн бичлэг байгаа. Тэгэхээр за амттан гэхээсээ илүү нэг тийм хог шаар бүр тийм хогийн юм идэх чинь за бүр тэр хамгийн хогийн юм идэх чинь. Хогийн юм явдлыг та бүхэн дэрж өгье л дээ эхлээд. Манай нэг найз саяхан хятад явчаад ирээд тэгээ манай хятад найз ахгүй юу. Намайг яг иймэрхүү амттангийн нэг хийсэн бичлэгээ маань хараад чи надад юу захимаар вэ гэсэн чинь чи зүгээр л надад хятадд байж болох хамгийн сонирхолтой юмнуудыг түүгээд ир гэсэн гэд би хэлсэн байхгүй юу. Тэгсэн чинь манайг надад түүж ирсэн юмнууд нь тэнийг юм хайшийн гэмээр юмнууд аваад ирсэн за. Йоо дахианы хумстай хөл. Окей. Хөлтэй хөл. Окей. My god. Амар гоё гэж бодчих. Би нэг юусэн амш үзег үлдээ. Гэхдээ Содос кино мань дээр чинь амар дурж идэв үстэй. Хумстай. Тэгснэ хумс нь бүр иртэй за. Йоо баг Nike-тай муу ааш юм би. Өнөр нь амар гоё юм байна. Вау. Окей. And дагваха. Oh my god. Okay, that looks bad. Гүлгчин шүүс нь гойжодох юм. Йоо энэ хараа би та нарт хэлээ эцтэй бүр хумстай дахианы хөл. Ой, хумсаа яах юм бэ ой? Эднэстэй. Дэвтцэн гоймн шиг. Тэгэхдээ энэ заавал энэ дэвтцэн гоймн шиг харж байна. Хумсыг яагаад аваад хийж олдгүй молоо энэ хиттууд ямар залхуу юм бэ хүүрүүд чинь. Йоо энэ хумс нь. Өөжээ солонгост байгаа хүмүүс нь үү? Солонгост энэ хумсгүй байх те. Солонгост арай нэг цэвэрхий идэх хаа. Хиттууд ер нь бол жоохон болчихтэй. Тэ дахиад махаа галуу малуугаа зүгээр шууд ястаа ингэж тавчаал задуулаад гусдэн штэ. Ойд садцсан ой. За нэр ингээс амаа ахгүй л ажиллаж та. 100 идсэн хумсгүй байсан. Амт нь бол муулаад хар амт бол биш юм заа. Гэхдээ мэдрэлэх хүүрч надад халуун ногоотойг нь авсан юм бата. Одоо fuck you дунд хуруу биш ээ. Чигчэн хуруу ч юм уу. За мэдгүй ямарс энэ хурууг нь бол ерөөсөө идэж чадахгүй юм байна. Энэ одоо ямар сонин ийм хуруутай юм бэ. Дахианы хөл гэдгийг мэдээд байгаа болохоор жоохон нэг тийм. Ой дотор нь нэг яс гэхэргүй нэг мөгөөрс байх те. Нарт барыг ажиллаж юм шүү. За арайч мөгөөрс биш юм байна. Уусаа өөрийнхөө жингээ дааны яс байх хэвээр байна. Болохоор нэг 10-аас 5-ыг өглөө. Окей. За дараачих нь. What the fuck энэ гахааны хөл гинэ. That's good shit. Гахаан тахалцаа. I fucking love гахаан тахалцаа. Ер нь тэгээд ийм Европ, Герман олмол байл. За ер нь Герман гэлтгүй бүх газрын тахалцаа гоё зөө. Би бол байж байгаа нэг жилдээ бол нэг гахаан тахалцаа гусчтэй. Ер нь бол Герман байх юм бол жоохон тийм шаржигнуур хатуу, жоохон Аз тал руу байх юм бол жоохон ийм чихэрлэг соустай зөөлхөн. Ер нь аль нь ч гоё. Монголд би ямар ч тэзээ гахаан тахалцаа ийдсэн бэ? Санахгүй байна. Гэтэ ямар ч ийсэн Монголд ийдсэн гахаан тахалцах юм бол нөгөө номын сангийн хажууд байдаг нөгөө Айриш гээд хоолны газар шүү дээ. Тэдний гахаан тахалцах нь алдартай байхаа Монголдоо. Гайгүй. Дээр үед алдартай байсан ч лөө. Манай ээжтэй нэг суг орж байгаад мэддэг болчихсон. Тэгэхэд тэрийг эдитэртэйгээ цуг хоол идэхэд бид энэ нэг тахалцыг авч идсээр гэж байна. Ер нь бол тахалцаа эсэхгүй амар гоё. Алдарт гахааны хөл тэгснээ бүр шагаатай юм байна. Өнөр нь жоохон тахалцаагийн шир гэсэн үг. Одоо тохооноос доошоо бугууны хэсэг. Эний амтлах мэдрэмж буюу ходоолоод энийгээ зайлуул гэж байна. Хөөрхийн нэг мөн гахаагаас нэдлээ дэлгүүрт зараад миний бичлэгэнд ирсэн байгааг нь өрөвдөд ядаж 3 оноо өгч заяа. Oh my god. Энэ харцгаа. Царай муутай нугас эсвэл галуу ирээ аль нэг нь байх заяа. Энэ шувууны өндгөн юм шиг байна. За нэгэд харах юм бол дотор нь биш энэ нөө шэстэ өндөг үү? Цуутай өндөг нөө. Chinese egg cooked in urine. Нэр ингээс шээсэн болгодог юм яасан маа. Тэ чээсэн нэрээс тавьр иттад чээсэн чандаа. Тэгээд нөгөө бага насны хүүхдийн эрэгтэй хүүхдийн шээсэн болгож. Шалтгаан нь ер нь бол шээсэнд байгаа юу вэ штэ? Хүхрнээс тийм амт орж байгаа. Ерөнхийдөө тэгээ бас хүчлэг штэ шээс чинь. Ер нь бол цуутай мэлээ ойролцоо байхгүй яг үндэ бол. Тэгээд шээсэнд болгодог байсан. Одоо бол орчин үед барыг байхаа болцсон л байна. Яг үл ингэж хаглаад төглөө. Йоо ямар хатуу юм бэ? Яй.
Яа нуусны өндий нэрнгэсэн гэж харах гэдэг. Ээ хулгайч. Яа шууд өмхийн үнэртэж штт. За. What the fuck? Чи хаанаас гараад ирсэн ямар хогийн үнэртэй юу вэ чи? Йоо индихтэй. Гэтэ энэ давгүй штэ. Дараа нь одоо хотбот мотонд ороход энэ өндийг авч исэн байт үтэй. Тэгээ 1000 настай өндөг мөндөг гээд ерөөхдөө цуунд босдож болгож байгаа. Цуу мирийн зэрийн нэг тиймэрхүү алкогол энтерос жоо орцсон. Юу та ийм юм иж үздэг юм уу? Амьдралдаа сонь сайхан юм идэлтэй. Тэгээл нэг юм маш их уртхай идэл амьдрах гэж юу вэ? Гоё сонь сайхан муухай бүгдийг л иж үзэх хэрэгтэй штэ. Ямар амар өмхөн үнэртэй юм бэ? Хараа миний нүлмэс бүр гарах гэж байна. Oh fuck. Энийг зүгээр шууд хай. Тэгээд ядаж нэг голоор нь хуваагаад харуулъя. Нэг ёо зайл. Fuck. Бүр нагнаад л авчих штэ. Ёо. Ямар үнэртэй юм бэ? Яа далдруулчаад ах чинь гэрээс үнэртэй дах юм. Англиун болоод тахтаа чорны юм би яасан. Хүй за бурхан минь та нар хизээ нэг өдөр нэг юм нугас мугасны өндөг таард юм бол зүгээр шууд хайдахгүй ёо хизээж бит яав. Зүгээр та нар авсандаа харамсан. Зүгээр идээд үз. Яг үрсэн мөнгөндөө бол хүрхээр амттай гэж бол манайл хэлэхгүй. Гэхдээ үдээд үзгэл ястай байхгүй. Орчлон орууд дээр байж бол хамгийн өндөр хасах оног энд өгмөр юм. Ёо. Дээр Твэжи Ку гэвчихсан байхгүй. Твэжи гэдэг нь хаа Ку гэдэг нь хамар гэсэн үг байхгүй юу? Энэ одоо гахааны хамар юм бах та. Энэ одоо өнөөдөр мэдрэл муутай амтан ч хамаг амтны эд ихт нь надаар идүүлэх гээд аваад ирсэн юм бах та. Энэс арай биш. За би та бүхэнд гахааны хамар. Ёо. That looks kind of good. Яг гахааныхаа нөгөө хөлнийхөө үнэртэй адилхан л байна л да. Хаанаас нь ч хазмаар юм дээ. Нэг гайгүй. Энэ давгүй баха. Хайчмаар хэсэг алга. Энэ юрөөсөө өөх мөөх юм байхгүй. Энэ анга махвага тэгээд энэ амар давгүй баха. Ер нь бол шир идэж байгаад нэг ялгаагүй баха. Цол өөх. Цол өөх. Яаж? Хүй. Надад таалж байгаа юм юусэн нэг ч алга. Юу вэ? Энэ дээр ингэж байгаа байхгүй юу? Твэжи гэдэг нь гахаа, кви гэдэг нь жих гэсэн үг байхгүй юу? Гахааны жих. Йой. Бүтэн нэг амтны нэдлээд аваад ирсэн бах юм. Уусаа энэ хятад юмнууд чи яг үндэ тийм амтных нь тийм гейминг чи монголоор юу гэх нэг тийм өмхив ч юм уу нэг тиймэрхүү амтных нь онцлог юм ах штэ. Амт үнэр байдэн штэ нэг тийм зэрлэг амтны амт ч юм уу үнэр байдэн штэ. Трийг нь бүр ингээ байхгүй болон цуу муугаар амталцсан байгаа. Ер нь энэ чинь юм чихэрлэг цуутай тэ нэлээд MSG-тэй тийм болохоор энэ амтны хувьд голох юм нэг ч байхгүй зөө. Текстчер л гол юм байгаа. Энэ чих бас сонир сонсож байна. Тийм. Дотроо мөрстэй болоо гэдгээс. Тэгээ нэлээд авцсан байгаа шүү дээ. Ингээ хадгалалтаа авахын тулд юм чи. Ямар муухай хаалны үнэр вэ? What the fuck? Ёо, энэ жинхнээсээ жих вэ энэхүү. Нөгөөтлөө нарай л та. Ёо ядаж хэрчээд хийчихгүй. Туйлзуур, нэлийн туйлзуур нэг тийм уян хатан. Ёо за ингэ сэгсрээд тахаар хамар амарлан муухай үнэр нь өсөрч ороод байна болээ. Үнэр нь бол нэг тийм тамиг шиг үнэртэй энэ заяо. Тамиг татсан хүн ингээ гэрте орж ирэхээр амар нэг тийм сингнээд байдэн шүү. Тий, утцсан смоки. Тэгээ бүр яг нэг тийм гахааны жих байна заяо. Би дахиад энийг нүлммаар энэ хөө. Ямар хурцсан би. За дараачийн зүйл маань нэг ийм юм байна. Энэ одоо юу вэ? Хүүшээ. За энийг бол болио хандаа. Энийг бол би бол чадахгүй мэн үү. За эн чинь нөгөө гахааны чинь цус гэж штэ. Ямар мэдрэл юм бэ? Энийг дэвээ сая хятад найз руугаа залгаад асуулаа. Энийг ингээд усан дээр буцалгаж идэх ёстой гинэ. Болио би цусмас буцалгаж идэхгүй. Энэ бол би бол гой амттай гэж бод эзэж төсөлж чадахгүй. Солонгосчууд нөгөө гахаан цус аавар иддэн штэ. Ер нь бол тэр их зүг штэ. Одоо ингээд одоо Монголд адууны цусыг чинь ингээд бүлсээр байгаа цагаан цус болгочтой доо. Ер нь бол тэр л хэсэг юм шиг харахад цагаан байгаагүй бол. Үгүй боли. Энэ одоо арай л их гахаатай холбоотой юм. Энэ гэхдээ нэг гоё бол би бол гоё гэж бодохгүй. Гэхдээ ер нь сонь санагдлаа. Гэхдээ би саяхан бол нэг хийдгсээр хадаад. Нэг амш үзэл хаяа. Дажгүй байж магадгүй л. Дажгүй бол идчихлээ.
Гэтэ идэн ч хийжтэй. Саяны хэлсэн юмнуудыг би алин ч нэг гацыг бол идэн. Бусдын бол тэг идэн гэхгүй. Амсна. Хулгайч юм аа. Йоо ядж хахад манай гэрээс нэг нийтлгааны өнөр өмөртэй. Энэ төрөний нөгөө нэг өндгийн нийтдэг нугас агаад тэрний чин гарыг нугасны гар. Өө та нарыг харал та. Өөдөө шууд ийм юм ухтчихж намайг. Өө өнөр нь бол амар гоё юм байна. Хүшээ чөдөд нүл яс юм шүү. Хаанаас наацах юм бэ? Гэ халгаач яар тавыг авт. Энэ гар шохоо. Энэ нугасны хүзүү баг. Тэгээ энэ бол ийм яг энэ хүзүүний яс шиг харагдчихэв. Асаа хүзүүгээ хэлсэн юм уу? Аль тэгэхээр гар юм уу тэржсэн хүзүү болсон юм уу? Амтны хувьд бол гоё юм байна. Гэхдээ би яг юу идэж байгаагаа мэдээд байгаа болохоор амар муухай байна. Хөөе би тэгтээ саяны юмнуудад оноо өгөөгүй саяны юмнууд нэрээ бүгдээрээ орчлон ороо дээр байж бол хамгийн бага оноо шүү заяа. За энэ дээр болохоор би 10-аас 3 оноо өглөө. Энэ дараачийн амттан байхгүй юу? Айгүй нэг тийм гоё цэнхэр өнгөмгтэй харагдаж байгаа юм тест. Тэгтээ халууногоотой бүдэн шувууны өндөг гинэ. Тэр төрөний нугасны өндөг бол амар новшин үнэтэй байсан шүү дээ. Бүдэн шувуу гэхээр одоо ялгааг бол ах та. Айгүй түүхстэй ямар өвхий юм бэ? Шувууны өндөг чинь бүр. Мэсэн задлаад нэг ийм гаргаад ирлээ. Миний хамар бол одоо үе Монголд бүдэн шувууны өндөг амар түгээмэл шүү дээ. Баг багт хүүхдүүд сайн ингээд бүдэн шувууны өндөг бол манайх нэг хэсэг бас бүдэн шувууны өндөг өдөрт нэг залхиал тэгжсэн шүү дээ. Бүдэн шувууны өндөг бол бүгд мэддэг л үү одоо. Тэр нь ямар ч шувууны өндөг ялгаагүй шүү дээ. Яг уу галууны өндөг жоохон тосдог байсан. Бүдэн шувууны өндөг бол яг л дахиад өндөг шүү дээ. Яа энийг хэлэх юм бол маш их хэмжээний өмхээрэлт болон маш их хэмжээний цуу амтагдж гин. Тэгээд угаасаа өмхий үнэртэй байгаа болохоор идэж чадахгүй байна. 10-аас бас орчлон ороо дээр байж бол хамгийн муу. Яг маань идэхдээ үнэртэхгүй байгаа болохоор ингээд сүртэй санагдаад байгаа. Тэгээд яг үнэртэй өмхий бол бас идэд хэцүү шүү дээ. Яг хятад юм ямар ч үнэртэй байж магадгүй. Тэгээд өндөгнүүд бол жоохон өмхий үнэртэй байгаа л да. Өндөг чи угаасаа хүрэлдэг өмхий үнэртэй шүү дээ. Өндөгний салаад ичиг гэхээр ямар гэдэг вэ? Яг тийм л үнэртэй байгаа гэсэн үг байхгүй юу? Нэлийн амттан маань энэ сосисыг хүлээж байна. За баа хотод сосисыг байга шат өгсөн шүү дээ. Хэд сосисыг тийм улаан өнгөтэй тийм сосисыг байна. Наман дотор нөгөө гахааны амт нь орцсон юм шиг байна. Энэ маань хүртэл гахаа шиг амттай. 10-аас 1. Гэтэ явж явж манай Монголын сосисыг болон хямнууд айгуу гоё амттай байх юм тийм. Гэвч Монголын хям идэрл баа сосисик байдгүйсэн нэг хятад сосисик бод амар л гоё санагдсан. Солонгосын хям зам идэр ерөөсөө намайг жоохон таалж чаддгүй маа. Би ерөөсөө таалдаг юм аа ерөөсөө онцгой байдаг байхгүй. Яа за энэ удаагийн бичлэгэн дээр бол би маш их төвчээр гаргалаа заяа. Үгүй би үнэхээр төвчээрээ бол алдлаа. Бүр зүгээр аимшигтай байлаа тэхүү. Би зүгээр амьдралдаа хизээч тэг нэг дор бүхэлд нэг нэглсэн амьтны бүх эргэтэнгийн идэн гэж хизээж бодож ирсэнгүй зүгээр аимшигтай байлаа. Тэр өндөгний үнэр oh my god зүүрлэгч юм олдохооргүй тийм өмхий байлаа заяа. Энэ юмыг авч өгсөн хятад найзтай би бол за тэгээ баярлаа. Тэгээ би болохоор дараагийн бичлэгэн дээр манай хятад найз надад хятад уух юмнууд авчирч өгсөн байгаа. Эний дараачийн бичлэг магадгүй хятад уух зүйл буюу хятад уух юмны талаар бичлэг орох бах. Тэгээд бичлэгийн маань нүртэл үүсэнд баярлаа. Концерт туслаа. Конец бэлмаа бай. Окей. Та нар реакшн дуртай болоод энэ реакшныг өгсөн байлаа тэ. Өөр реакшн хийлгэмэр ч юм эсвэл амар сонирхолтой видеонууд байх юм бол тэрний тэр видеог үзэж комментээр бичиж чөө. Тэгээ бас нэрээ subscribe хийгээрэй. Тэгээ та хатад бичлэг энэ ч үлдээч.